Сайн байцгааны янж байна. Та бүхний өндөр амгалан ялтахын. Өндөр би та нартай хамт хэдийн ишлэгийг судлая гэж бодсон юм аа. Тэгээд үнэхээр эзний үг бол амьдаг байгаа. Тэгээд энэ бүхнийг яаж судалдаг талаар хэлж өгье. Тэр Иохан 7-гийн 38-39 дээр гэхдээ надад итгэдэг хүн түүний дотроос амийн усны гол урсах болно гэж судар тэслэмжлэн байх болно гэв. Есүс итгэсэн хүмүүсийн хүлээн авах сүнсийн тухай тэр үнийг хэлсэн. Учир нь Есүс хараахан алдаршуулгадаагүй тул сүнс өгдөөгүй байсан. Харин Пентекост өдрөөс хойш ариун сүнс хүн болгонд Есүс итгэдэг хүн болгонд өгөгдсөн. Гэтэ түүнийг яаж ижлүүлдэг, ханаас уртдаг, яаж хэрэглэж мэддэггүй. Тэгэхээр үгийг зөвхөн уншаа зогсохгүй, энэ нь ариун сүнс юм аа гэж тайлбарлаа зогсохгүй, тэрийг амталж бүр дотор нь орж мэддэг байх ёстой гэсэн үг. Тэгээ бидний дотроос амийн усны гол урсах болно гэж байна. Тэгэл энэ гол ханаас урсдаг вэ? Гидснээс үү, зүрхнээс үү? Хүмүүс аль альнаас нь ярьдаг. Сургаал дөхс 4:23-ыг уншъя. Юуны түрүүнд зүрхээ хамгаал, учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм. Бидний зүрхнээс амийн булгууд ундран гардаг. Энд бид нар махан биений зүрхийг ярихгүй байна. Сүнсний зүрхийг. Урсдаг гол нь ч гэсэн өөр зүйл. Ямар гол урсд юм бол? Энэ гол хаана байд юм бол? Энэ гол хүн болгоны зүрхэнд байд юм уу? Ихэнх хүмүүсийг итгэгч нарыг залбирах үед энэ гол нь урсахгүй байдаг. Голынхаа урсгал дээр дандаа бахан булчулуу тавьсан байхыг би мэддэг. Хийсэн гэм нүглүүд, эсвэл шархалсан шарах, өөрийгөө голсон, өөрийгөө гомдоосон, эсвэл өөрийгөө үүсгэсэн, эсвэл бусдыг уучлаагүй, энэ эсвэл амьдралд нь тохиолдсон алуун асуудлаас болоод булгын ихэн дээр маш олон чулуу авууластай байдаг. Зүрхийгөө уртан хамгаалах явдал, цэвэрлэх явдал маш чухал. Тэр Ичилт 22:1-3-ыг уншъя. Энийг та надтай хамт хийгээрэй. Намайг унших үед та үнэхээр ариун сүнсийг мэдрээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Амжилтлаа аваараа. Иесусээ гэж хэлээрэй. Тэгээд Иесусийн цавлагдсан байгаа Иесусыг хараараа. Тэгэд үнэхээр та түүний шахаа идэгсэн бөгөөд таны бүх гим нүглийг загтмаа дээр тэрээр цавталсан билээ. Цавлагдах үедээ бүх гим нүглийг угаад цэвэрлсэн. Иесустэй хамт таны хуучин хүн цовдлогдсон, үхээд эцэг морхон түүнийг 3 хоногийн дараа дахин амлуулсан. Хатан мөрчөн дээр очиход Иесус байхгүй байгаа. Харин Тэнгэр илж Иесус амьсан гэж хэлж байгаа. Гадаа гарахад Иесус байж байгаа. Иесустэй хамт та өрхөгдөн дээшээгээ эзэн юм сэнтэ дээр очороо. Тэр надад Бурхны болон хурганы сэнтнээс гарах тасмит гялалцсан амийн усны голыг үзүүлсэн гудамжных нь төвд байв. Би сургаалт Ичилт номын 22:1-3 уншиж байна. Тэр надад Бурхны болон хурганы сэнтнээс гарах. Бурхны болон хурганы сэнтээс юу гардаг байх нь тасмит гялалцсан амийн усны голыг үзүүлсэн гудамжных нь төвд байв. Голын хоёр талд 12 төрлийн үржим сургуулан цар бүр үржимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Хэдийгээр нэг амийн мод боловч голын хоёр тал зэрэг байж чаддаг бөгөөд дээшээ харахаар үржимс нь харагддаг тийм мод байдаг. Нэгсэндээ бид нар махан бидэд тэрийг төсөөлөх боломж байхгүй гэсэн. Түүний итгэлээрээ та хараараа. Тэр модын навцсан үндэснүүдийг эдгэхийн тулд байв. Тэр цаашаад ямар ч хараал байхгүй болно. Мөн бурхан ба хурганы сэнти түүний дотор байж боолууд нь түнд үйлчлэнэ. Тэгэхээр эзнээс бас эзэн та надад навчаасаа өгөөч гэд авч ус болно. Аваа та эзэн танд өгж байгаа бол аваад амдаа ич. Ам чин чигшээд өөр болно. Та амийн усны голыг хараад сэрүү татдаг байгаа. Түүнээс бас ууж болно. Үнхэн түүний чархаар төдийгөө энэ амийн усын амийн голын тэр бас модны навчаар бид нар бүрэн итгэрдэг байж байгаа. Ганцхан өөрөө эдгээгээ зосгүй үндэстнүүдийг эдгээдэг байж байгаа. Тэр үг судлыг хуучин шин гэрээгээд ариун сүнстэй хамт хийх юм бол илчлэлт өгдөг. Энэ илчлэлтийг би нэг хүнтэй хамт ариун сүнс үнэхээр илчилж өгөөд надад өгсөн илчлэл. Заримдаа нэг илчлэлийг уншихад маш олон илчлэлийг эзэн өгдөг. Өөрөөр цаг үедэд өөрөөр илчлэлийг өгдөг. Эзний үд үнэнхээр амьд бөгөөд үнэнхээр гүн гүнзгий байдаг. Эзний үгийн гүн гүнзгийг мэдэх болтугай. Зөвхөн хэрэглээд ч юм уу сонсоо зогсохгүй тэр дотор нь амьдрах болтугай. Харин амийн ус таны зүрхнээс булгалах болтугай.
Гол мэд урсан хоржигнон урсах болтугай гэж Назарын Есүс Христийн эрх мэдлэг нэрээр залбиртлаа. Баярлалаа танд.